За сайн байцгаана уу? За 2026 оны 5 сарын 1-нд Хилэнцгийн ордон дээр бүтэн сар гарч байгаа. За тэгэхээр бол энэ бүтэн сар гэж яг юу вэ гэдгийг хэлээд ярив. За ер нь бол нар сар 2 бол яг эсрэгцлээд яг 180 градус дээр ороход бол бүтэн сар гардаг. Тэгэхээр бол хамгийн их гэрэл асж байгаа. За ер нь бол хамгийн одоо үр дүн гарах, үр жимс гарах. За ер нь 6 сарын өмнөх тэр одоо Хилэнцгийн ордон дээр гарч байсан шин сарны тэр үед одоо тэрний үр дүн одоо 6 сарын дараа ингээ гарч байна гэж ер нь бол ингэж үзнэ. За тэгэхээр бол ер нь за зүүрлэж ярих юм бол Хилэнцгийн орд гэдэг бол маш их одоо тий бидний бүх үнэн бүх тэр цаад гүнзгий том сэдвүүд байдаг. Сэтгэл зүйн. За тэгэхээр бол ер нь бол энэ одоо бүтэн сараар бол харанхуй өрөөнд одоо гинт гэрэл асахтай адил одоо тийм ээ. Өмнө нь бол бидний хараагүй зүйл одоо харагдаж. За ер нь бол энэ Хилэнцгийн ордны тэр одоо гүн гүнзгий сэтгэл, за хувирал, за тэр нууц, мөнгө санхүү. За ер нь бол үннийг одоо илчилж гаргаж ярьдаг гэсэн. Ер нь бол хүмүүс бол ингээд энэ Хилэнцгийн одоо бүтэн сар бол үнэнтэй нүүр тулна. За худал зүйлийг бол задлана. За нуусан зүйлийг бол ил болгоно. За ер нь бол одоо зүрдлээд хэлэх юм бол тийм ээ. За нэг ямар нэг шарах байсан, шарахыг боож исэн бол тийм ээ, боогоо дарж исэн бол тэр одоо дарж байсан юм аваад жинхэнэ одоо эдгэж эхлэх одоо тийм одоо ойлголттой бол ойлголтоор бол ойлгохдохоор. За бидний одоо амьдрал дээр бол энэ одоо амьдрал дээр бол харилцаан дээр бол за их үнэн ил гарах. За ямар нэг одоо маск унаж тийм ээ жинхэнэ нүүр ил гарах. За том хувирал өөрчлөлтүүд болох. Тэгэхээр бол энэ бидний энэ орд одоо тус бүр дээр маань одоо ийм өөрийн одоо нөлөөлөл үзүүлээд явна. Тэгэхээр бол за одоо хоньны ордноос ингэж эхлээд ярив. За хоньны ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 сарын 1-нд гарч байгаа бүтэн сарнаар гол тэр яг тэр одоо сэтгэл зүйн гүн гүнзгийтэй яг хэсэгтэр бол бүтэн сар гарч байна гэсэн. Тэгэхээр бол энэ бол за мөнгө санхүү байж болно, банк санхүүгийн систем, за энэ бусдтай холбоотой одоо хамтарсан бизнесүүд, хөрөнгө оруулалтууд, за дотоод сэтгэлийн хувьд бол айдас, айдастай холбоотой тэр үнэн юунаас болж яагаад байна. За тэр бүхэн илчлэгдэж тийм ээ. За мөнгө санхүүтэй бол ямар ч үсэг том холбоотой хоньны ордныхны маань хувьд бол их гарч ирнэ. Тэгэхээр энэ бүтэн сараар ингээд ер нь бол ингээд бид нар бол энэ бүтэн сар, шин сар гэдэг ингээд ярьдаг штэ тий. Энэ бүх одоо цаг үед ялангуяа тэр шин сарын үед бол бичиж тэмдэглэж авах хэрэгтэй байдаг. Тэгээ яагаад бичиж тэмдэглэж авах хэрэгтэй байна гэхээр бол астрологид бол за бүтэн шин сараар бичсэн юм аа. За тэр үед одоо болсон дотоод сэтгэлийнхээ тэр одоо гүн гүнзгий ойлголтууд тий, гүн гүнзгий шийдвэрүүд, за ер нь ингээд зорих одоо зорилгууд, за тэр бүхэн маань гарч одоо хүслээ бичих тийм ээ. Тэгээ бичснийхэн дараа 6 сарын дараа одоо яг үр дүн гарах ёстой гэдгийг нэг санахын тулд тэр үед одоо бичих ёстой байдаг. Тэгэхээр бол энэ шин сар, бүтэн сар гэдэг бол ер нь бол энэ 6 сар гэдэг бол богино хугацааны. За сар бол бидний амьдралын өдөр тутмын амьдралд маань айгүй сэтгэлийн одоо нөлөөллөөр бол аюу хүчтэй байдаг. Босод одоо том гаргууд бол ингээд хол явддаг. Бидний амьдралыг алсуураа, том утгаараа, том циклээрээ ингээд өөрчилдөг бол сар бол яг энэ өдөр тутам өглөө босоод одоо бидний сэтгэл зүй ингээд ямар байдалтай байна те. Тэр үеийнхэн одоо сэтгэл зүгээрээ тэр өдөр тутам маань өнгөрөөд явдаг. Тэгэхээр бол сар бол бидний илүү микро өдөр тутмын босод энэ том гаргууд бол том алсын, том эрен үеийн тийм одоо том хүчтэй нөлөөнүүд байгаа гэсэн үг. Тэгээ ер нь том хүчтэй нөлөөнүүдэд бид нэр ер нь бол баг анзаарахгүй тэрлүүгээ ингээд орцсон. Ерөнхийдөө бол энэ дотоод сэтгэлийнхээ энэ эмоцороо
өдөр тутмынхаа амьдралыг ингээ хараа явж байгаа гэж астрологи дээр бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ сарны энэ одоо нөлөөллийг бол бид нар бол за маш ойрын, за маш бас их бидний амьдралд их сонирхолтой, хэрэгтэй, зоригтой байхад маань бас их шууд үр дүнгууд маань ингээ харагдах. За ийм энерги бол байдаг. Тэгэхээр бол хоньнуудын маань хувьд бол энэ яг энэ саяны миний хэлсэн тэр дотоод сэтгэлийн тэр мөнгө санхүүгийн за энэ дээр бол маш их юм ил болно. За тэгтээ энэ хилэнцэн орд гэдэг бол сайн бол сайныг нь илүү хүчрэг болгодог. За муу бол тэрийг бол бүр улам тэрийг устгаж үгүй болгодог гэсэн үг. Тэгэхээр бол мөнгө санхүүгийн ертөнцид ч бай, хөрөнгө оруулалт ч бай, банкны ертөнцид зээл байж болно. За ямар нэг айдас үдс байж болно, тийм ээ, хяналт байж болно. За энэ бүх энэ хилэнцэн одоо сэдвүүд дээр бол том мэлчлэлт үнэн. За энэний нэг үр дүн. За одоо үр жимс нь харагдах нэ гэж. За дараагийн орд бол Үхрийн орд байгаа. Үхрийн ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 дугаар сарын 1-нд болж байгаа энэ шинэ хилэнцэн ордон дээр гарч байгаа шинэ сараар яг аль хэсэг дээр нь одоо тий үхрүүд маань нөлөөлөх вэ гэхээр үхрүүдийн маань хувьд бол за гол дээр relationship-ийн яг 7 дугаар хэр дээр бол асар хүчтэй шинэ сарны одоо бүтэн сарны том үр дүн гарч ирж байна гэж харагдаж байна. Тэгэхээр бол үхрүүд маань бол за 2000 одооноос яг ингээд 6 сарын өмнөхөр чинь хилэнцэн орд гарч явах үе 2025 оны 11 сард тийм ээ. Энэ дээр энэ шинэ сараас эхэлсэн одоо үр дүн маань одоо гарч байна. Тэгэхээр энэ нь бол түншлэл, за эхнэр нөхөр гэрлэлт, за шударгаас тэнцвэр, за энэ сэдвүүд дээр маань чухал одоо том үр дүн одоо том илчлэлт байж болно. Өөр бас энэ одоо яг үнэн гарч ирж болно. Эсвэл худал хуурмагч гарч ирж болно. За тэгэхээр энэ дээр үхрүүдийн маань хувьд бол маш том түншлэлийн relationship дээр үнэн, сайн муу, сайхан муухай, за дотоод сэтгэлийн одоо бүх одоо найз сүцтэй холбоотой одоо эргэлзээнүүд те, за тэр бүхнийг бол нэг задлах энэ одоо цаг үе байна. За тэгэхээр бол ер нь бол энэ бид нар бол ер нь энэ астрологи дээр бол шинэ сар гарах үед бол тийм ээ бичиж тэмдэглэх, за дотоод тэр сэтгэл зүйн одоо эмоцтэй зорилгоо бичих, за ирээдүйдийн ингэн, за ийм хүсэж чинь ч гэдэг юм уу те, тэр их том зорилго хүсэл тэмүүллээ бичих ёстой. Тэгээд нөгөө бүтэн сар гарахаар тэр одоо бичсэн маань яг ингээд үр дүнгээ харах тийм ээ, яг юу зорж илээ, яг энэ байна, нэлээд тодорхой болж ирдэг гэсэн үг. Тэгэхээр бол энэ талаас нь бид нар ингэж сайн ойлгоод за энэ шинэ сар ер нь ингээд бичиж тэмдэглээд хүслээ бичээд одоо санахын тулд те, дараа нь бас бүх юм ингээд ойлгомжтой болохын тулд бичих хэрэгтэй байна гэдэг бол. Өөр бас энэ сар гэдэг бол бидний амьдралд бол өдөр тутмын маань амьдрал дээр маань маш хүчтэй нөлөөтэй. Бидний энэ дотоод эмоц, сэтгэл зүйн одоо энэ байдлууд дээр маань нөлөөлөд бид нар энэ сэтгэл зүйн энэ байдлаасаа болоод за шийдвэрүүд маань гараад тий. За ийм одоо удирдуулж явдаг гэсэн үг. Холын гаригууд бол бидэнд бол том эрен үеийг ингээд цаагаараа алсураа том ертөнц рүү оруулдаг. Тэр ертөнц дотор бид нар ямар сэтгэлийн хөдөлгөөнөөр явах уу? Яаж одоо өдөр тутамдаа уучраа олж тийм ээ сэтгэл зүгээ зөв удирдах уу, эмоцоо зөв удирдах уу гэдэг бол сарны хөдөлгөөнтэй маш холбоотой байгаа. Сар бол одоо нэг ордон дээр бол 2 хоног ингээд явж идэг. Тэгэхээр бол энэ сарыг бас бидний илүү микро, за тэр төвшөнд бол ойлгох хэрэгтэй. За дараагийн орд бол эхрийн орд байгаа. За эхрүүдийн маань хувьд бол энэ 2026 оны 5 сарын 1-ний бүтэн сараар, за тэргэл сар гэж бас хэлдэг. Энэ тэргэл сараар ямар нөлөө ирж ийн гэхээр, за эхрүүд
маань бол яг тэр өдөр тутмын маань одоо бидний энэ өдөр тутам байнгын хийгдчихэд өглөө босоод одоо ажилдаа явахаас ахуулаад тийм ээ хийх ёстой ажлууд байдаг. Маш их юм одоо дитейлний хийх ёстой маш их олон ажил байгаа. За ер нь бол хүнтэй юм ярихаас ахуулаад за нэг очиод одоо компьютер дээр юм хийхээс ахуулаад энэ бүх ажлуудын маань удирдах энэ гэр дээр эхрүүдийн бүтэн сар гарч байна. Тэгэхээр эхрийн ордныхны маань хувьд бол яг энэ өдөр тутмын ажил дээр нь одоо ямар үр дүн гарах уу? За ямар нэг юм одоо тодорхой болох. За ер нь бол энэ 6 сарын өмнө гарсан тэр 2025 оны 11 сард шинэ сар эхрийн ордонд хилэнцгийн ордонд гарч ирсэн. За тэр яг үед одоо бид тэр үеийн нэг том зорилго маань одоо яг үр дүн өгнө гэж харагдаж байгаа. Тэгэхээр бол эхрүүд маань бол нэг тийм ажилтай холбоотой, бидний өдөр тутмын ажилтай холбоотой, эсвэл эрүүл мэндтэй холбоотой. За ийм нарийн дитейлний энэ одоо гэр дээр маань нэг том илчлэлт болох, тийм ээ. Энэ дээр маань нэг юм тодорхой болох. Ер нь бол тэр нууц нь ил гарах. За ийм одоо энерги харагдаж байна. Тэгэхээр бол ер нь бол энэ бүтэн сарыг бол бид нэр том үр дүн, үр жимс гарах гэж ойлгож байна. 6 сарын өмнөх одоо тэр үрний сайн муу одоо сайхан муухай зөв буруу бүх юм ингээд ялгарч харагдана гэж. Яагаад вэ гэхээр бол хилэнцгийн орд бол бидний амьдралд бол дандаа тэр үнэн зөвийг илчлэх, муу бол одоо бүр одоо илчлээ тэр мууг устгах. Сайн бол тэр сайныг илүү их одоо хүчрэг болох. За ийм энерги байна. Тэгэхээр хүмүүс ер нь бол энэ за шинэ сар гарах одоо үеүдд бол тэр хүслээ бичиж тэгээд тэр хүслээ бичсэн юмээ 6 сарын дараа бүтэн сар гарахтаа бол харах ёстой. Тэгжиж энэ бидний нэг тэр бүтэн сарны гол зорилго за тэр одоо үр дүнг илүү ойлгомжтой болгож байгаа. Тэгээд бас энэ сарны байрал бол бидний өдөр тутмын амьдралд маань хүчтэй нөлөөтэй. За тийм байдаг учраас илүү бидэнд их сонирхолтой шууд одоо үр дүн богино хугацаанд харагдаж байдаг ийм энерги байна. За ер нь бүтэн сар гэдэг бол одоо бол нар бол үхрийн ордон дээр явж байгаа. Сар бол хилэнцгийн ордон дээр ингээд 5 сарын 1-нд орно. Тэгэхээр эндээс ингээд яг 180 градусын юм одоо эсэргцэл үүсээд за энэ дээр бол хамгийн том гэрэл. За одоо нар бол зориг байна. Сар бол бидний дотоод сэтгэл байна. Энэ хоёрын одоо тэнцвэр, энэ хоёрын мөргөлдөөн за ийм одоо энергитэй байгаа. За дараагийн орд бол мэлхийн орд байгаа. За мэлхийн ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 сарын 1-ний хилэнцгийн ордон дээрх бүтэн сар яг аль хэсэг дээр маань хүчтэй нөлөө үзүүлж байна гэхээр яг тэр одоо олон нийтийн өмнөх тэр бүлэг фракцийн өмнөх нийгмийн өмнө өөрийгөө одоо харуулах байдал, өөрийн одоо тэр хамгийн тэр бас их таатай байдал тийм ээ, өөрийн эго за бусдын өмнө өөрийгөө харуулах нэлээд тааламжтай, романтик за бас энэ үр хүүхдийн одоо бас үр хүүхдийн бас энэ гэр гэж бас хэлдэг. За энэ гэр дээр маань одоо бэлгэрнүүдийн маань хувьд бол бүтэн сар гарч байна. За тэгэхээр бол энэ дээр одоо бүтэн сар гарна гэдэг бол саяны миний хэлсэн таны эго бусдын өмнө харагдах эго за эсвэл үр хүүхэд байж болно. За эсвэл одоо ямар нэг тааламжтай тийм ээ баяр ёслолч бас байж болно. Өөрийгөө илүү харуулах байдал байж болно. Энэ одоо сэдвүүд дээр маань одоо нэг том үр дүн, ямар нэг том илчлэлт, ойлголт за бүх юмны одоо үр жимс. За энэ одоо гарч ирж байна. Тэгэхээр энэ маань өөр ямар онцлогтой вэ гэхээр бол хилэнцгийн тэр одоо маш их тэр гүнзгий үннийг гаргаж ирнэ гэсэн үг. Энэ сэдвүүд дээр.
юу одоо сайн, юу муу. Хэрвээ муу байсан бол тэр бүхэн илчлэгдэж одоо устгагдах. Сайн байсан бол тэрийг илүү хүчрэг болгох. За энэ энерги баг. Тэгэхээр бол ер нь бол энэ шин сар гаргахад ер нь бол хүслээ одоо бичих ёстой байдаг. За тэгэх юм бол бүтэн сар одоо 6 сарын дараа бүтэн сар нь гарахад тэр одоо илүү тодорхой болно гэсэн. Яагаад гэхээр бол бидний энэ дотоод сэтгэлээс гарч ирж байгаа сарны энерги маань өөрөө одоо ингэж эмоцтойгоор тийм ээ ямар нэгэн зорих, ямар нэг юмныг одоо эхлүүлэх. За тэр маань өөрөө 6 сарын дараа гэсэн. Тэгэхээр 2025 оны 11 сард Хилэнцгийн ордон дээрх одоо тэр үед шинэ сар гарч исэн. Тэр бол шинэ сар гарна гэдэг бол сар нар хоёр конжанкт буюу ингээд хамт хилэнц дээр орж ирэхэд шинэ сар гардаг. Бүтэн сар гэдэг бол сар нар хоёр эсрэгцлээд 180 градус дээр орж ирэхэд бүтэн сар гарч байна. Тэгэхээр энэ хугацаа нь 6 сар байдаг. Тэгэхээр бидний амьдрал дээр бол бас энэ сарны нөлөө бол ийм өдөр тутмын маань амьдралтай холбоотой юм ойрын богино одоо циклүүдтэй холбоотой илүү микро төвшөнд бидний амьдралд ийм сонирхолтой үр дүнтэй одоо нөлөөнүүдийг үзүүлж байгаа. Тэгэхээр мэлхэнүүдийн маань хувьд бол энэ 5 дугаар гэр дээр буюу энэ одоо өөрийн эго, үр хөвгөд за тэр бусдын харагдах байдал, энэ дээр гарах байдал за илүү тааламжтай өөрийн романтик одоо тийм ээ амьдрал байж болно. За шоуцсан гэнч байж болно. За энэ дээр бол том илчлэлтүүд гарч ирж байна. За дараагийн орд бол Аслангийн орд байгаа. За Аслангуудын маань хувьд бол 2026 оны 5 сарын 1-нд Хилэнцгийн ордон дахь бүтэн сар яг аль хэсэг дээр маань хүчтэй нөлөөтэй байна гэхээр яг тэр гэр бүл яг өөрийн одоо тэр төрсөн гэр өөрийн гэр бүл гэр орон хамгийн одоо цусан төрлийн хүмүүс ээж те за ийм одоо энергитэй. Тэгэхээр бол Аслангууд маань бол энэ бүтэн сараар бол энэ хэсгээр том одоо илчлэлт том бүх одоо юмны үр дүн ил болж за альва нэг ажил ихсэн бол тэр ажлын маань нэг одоо үр дүн гарч ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ гэр бүл дээр байж болно. За төрсөн гэр орон өөрийн дотоод сэтгэл зүй эмоц байж болно. За ээж за илүү тэр нийгмийн одоо том амьдралаас илүүтэй өөрийн тэр хамгийн одоо 5 дахь өөрийн хамгийн төрсөн гэр тийм ээ гэр бүл гэдэг. Энэ сэдвээр бол тэр Хилэнцгийн тэр одоо яг сайн мууг ил гаргах муу байсан бол тэрийг бол одоо бүр өхүүлэх, устгах, сайн юм байсан бол тэрийг илүү хүчрэг болгох. За ийм энергитэй. Ингээд ийм бүтэн сар гарч байна. Тэгэхээр ер нь бол Аслангууд маань бол тэр 2025 оны 11 сард одоо Хилэнцгийн ордон дээр шинэ сар гарахад тэр үеийн одоо энерги тэр үед эхэлсэн одоо сэтгэлийн одоо зорилго одоо энэ 6 сарын дараа ил гарч байна гэж илүү тодорхой хэлж болно. Тэгэхээр энэ бол ер нь бол шинэ сар гарахад бол энэ астролог одоо сонирхдаг хүмүүс маань өөрийн тэр одоо дотоод сэтгэлийнхаа зорилго хийх гэж байгаа ажиллаа ч юм уу тий. За тэр бүхнийг ингээд бичиж тэмдэглээд тэгээ бүтэн сар одоо 6 сарын дараа гарахад нөгөөдхөө хараад илүү тодорхой ойлгомжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ сар гэдэг бол бидний амьдралд бол хамгийн их өдөр тутмын маань амьдралд нэг хүчтэй нөлөөтэй. Бидний одоо ялангуяа энэ одоо дотоод эмоц, дотоод сэтгэл зүй энэ бүхэн маань бидний удирдах явдаг гэсэн үг өдөр тутамдаа. Одоо алсын том одоо тэр гаригуд маань бол биднийг одоо өөрсдийнхөө тэр ертөнцид оруулаад бид нар юу тэр ертөнцид нь одоо орсон ороог угаацаа мэдэхгүй гэсэн үг. Тэгээд тэр дотор нь ороо явж идэг. Тэгтэл бид нар
өдөр тутмын сарны нөлөөллөөр маш хүчтэй энерги аваад явж байгаа. Тэгээ энийг бол бид нар бас илүү сарыг бол микро том гаригуд бол илүү макро төвшин нэг. Тэгж одоо бас ойлгож байна. За тэгэхээр аслангууд маань бол энэ дөрөвдүгээр гэрэг бол дөрөвдүгээр гэр дээр том илчлэлт нэлээд том одоо хилэнцгийн энерги одоо орж ирж байна. За дараагийн орд бол охины орд байна. За охины ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 сарын 1-нд гарч байгаа хилэнцгийн ордон дох бүтэн сараар ямар нөлөөг харах вэ гэхээр гол бидний өдөр тутмын бас энэ харилцаанууд байгаа. За энэ дээр одоо бүтэн сар гарч байна. За охинууд маань бол ер нь бол энэ харилцаан дээр бол маш гүн гүнзгий бас их тийм хүчтэй дотгошоогоо за тэр одоо энерги байгаа. За тэгэхээр энэ дээр одоо охинууд маань бол тэр 6 сарын өмнө одоо хилэнц дээр гарч ирсэн шин сараар ямар зориг тавьж ирсэн, ямар одоо юмд зорж зорих гэж одоо сэтгэл маань одоо шулуудаж одоо тийм ээ. Ийм одоо хүчтэй байсан. За тэр бүхэн маань бол энэ 6 сарын дараа одоо үр дүнгээ өгөөд илүү тодорхой болоод за тэр энэ хилэнцгийн ордныхын тэр онцлог буюу тэр сайн муугаараа ялгагдаад зөв байсан уу, буруу байсан уу гэдэг нь бас ингээ харагдаад шодрог зөв хөдөлмөлсөн үү? Эсвэл зүгээр салхуураа суугаад байсан уу? Тэр бүхнээсээ шалтгаалсан сайн муу хоёр одоо илчлэлтүүд явагдана гэсэн. Тэгэхээр бол энэ 3 дугаар гэр гэдэг бол за бидний яг өдөр тутмын одоо энэ харилцаанууд communication гэж хэлж байгаа. Communication харилцаанууд маань ингээд ордог. Жижиг чадварууд ордог. За богино хугацааны сургалтууд орно. За энэ богино хугацааны сургалтууд бас одоо тэр авах одоо ингээд мэдлгүүд те. Тэгээд за смарт байдлууд байна. За ийм одоо энерги дээр маань за бас нөгөө өөр бол бас энэ ах トゥ байж болно. Ах トゥ сэн бай. Ах トゥ тэй холбоотой зүйлүүд гэж байна. За тэгэхээр бол одоо бол энэ нар бол өхрийн ордон дээр явж байгаа. За сар бол одоо хилэнцгийн орд руу орсноор бол нөгөө яг юм 180 градусын одоо эсрэгсэл үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бол яг бүтэн сар бие биенрээ гэрэлтэж байгаа. За энэ дунд бол яг дэлхий байгаа. Тэгэхээр бол асар хүчтэй гэрэл илүү одоо үр дүн илүү их юм тодорхой болох, үр жимс гарах. За энэ энерги байгаа. Тэгэхээр охинууд маань бол энэ дээрээ тэр 6 сарын өмнө одоо шинэ сар гарахад тэр өөрийн хүсэлт тэр бүхэн дээрээ одоо бичиж авах хэвээр одоо бичсэн бол тийм ээ илүү тодорхой нэг харна. Ер нь бол энэ шинэ сараар бол шинэ сар гарна гэдэг үеэр бол сайн өөрсдийнхөө дотоод сэтгэл хүсэл тэмүүлэлээ бол бичих хэрэгтэй байдаг. Тэгжээж энэ бүтэн сарыг бол бүтэн сар гарахт нь илүү ойлгомжтой болно гэж. За дараагийн орд бол жилүүрийн орд байгаа. За жилүүрийн ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 сарын 1-нд хилэнцгийн ордон дахь бүтэн сараар ямар энерги одоо байна вэ гэхээр бол яг мөнгө санхүүгийн одоо тэр гэр дээр бол гарч байна. За тэгэхээр энэ бол үйл хөдлөх хөрөнгө, за өөрийн яг мөнгө санхүү, за бидэнтэй холбоотой яг тэр өдөр тутмын маань одоо мөнгөтэй холбоотой энэ одоо энерги дээр маш их юм илчлэлт авчирсан, маш их үр дүн харуулсан. Одоо яг одоо тэр 6 сарын өмнө одоо дотоод сэтгэл зүгээрээ шийдэж исэн. За тэр бүх одоо шийдвэр маань одоо ингээ үр дүнгээ сайн муу зөв буруугаараа ялгарч одоо гарч ирэх нэ гэж. Тэгэхээр бол энэ за ер нь бол энэ одоо астрологи төр бол шинэ сар гарахад бол өөрийн тэр одоо хүслээ бичиж илүү тэрийг одоо нэлээд их ойлгомжтой болгож тийм ээ. За тэгж буулгаад
Тэгээд тэрийг одоо 6 сарын дараа ингээ харах юм бол энэ бүтэн сарыг бол илүү ингээ тодорхой ойлгох боломжтой байдаг. Яа тэр үед яг ийм зорж исэн, ийм одоо эхлүүлж исэн байна. За одоо яг 6 сарын дараа яг ийм үр дүн төрлөө. За энэ маань ингээ сайн зөв замаар явсан бол их сайн үр дүн төрж байна. Ялангуяа энэ хилэнцгийн орд гэдэг бол мууг бол устгаад зөв сайныг бол илүү хүчрэг болгоно гэдэг. Тэгэхээр энийг бол ойлгоод за энэ талаас хандах зөв. За ер нь бол энэ бүтэн сар гэдэг бол нар сар 2 180 градусд орж ирээд эсрэгцлээд энэний дунд дэлхий. За илүү сарны гэрэл илүү тод тусч тийм ээ. Бүх юм одоо үр дүнгээ өгнө гэдэг. Тэгэхээр сар нар 2 бол за нэг ордон дээр орж ирээ конжанкт болно гэдэг бол шин сар эхэлж байна гэж астролог тий. Астрономд бол үзэж байгаа. За энэ ойлголт байна. За өөр бол энэ жилүүрийн маань бол мөнгө санхүүгийн тэр том үр дүн маань одоо гарч ирнэ. За дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд бол 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хилэнцгийн ордон дээр гарч байгаа бүтэн сар маань яг таны одоо тэр өөрийгөө одоо илүү гадаад төрх байдал. За тэр илүү өөрлөгөө одоо харуулсан хүчтэй тэр би гэдэг энерги төр болж байна. Тэгэхээр бол хилэнцүүд маань бол илүү тэр өөрийнхөө одоо өөрийнхөө талаарх том ойлголтууд маань их одоо илүү тодорхой болж тийм ээ үр дүнгээ өгч тэр за тэр 6 сарын өмнө 2025 оны 11 сард одоо гарсан тэр шин сараар эхэлсэн одоо тэр альва зорилго тэмүүлэл маань одоо ингээд үр дүнгээ өгөх энэ цаг үе ирж байна. Тэгэхээр бол хилэнцүүд маань бол энэ цаг үед тэр гадаад яг физикал бие махбод болон за өөрийн тэр дотоод сэтгэл зүй өөрийгөө би гэдгээ илүү ойлгох тал дээр ч юм уу. За илүү урам зоригтой ирч хүчтэй тэр байдал байж болно. За энэ тал дээр хилэнцүүд маань бол яг том ингээд үр дүн илүү их одоо тэр үр жимсээ хүртэх тэр цаг болж байна. Тэгвэл бол хилэнцгийн ордон дох бүтэн сар гэдэг бол сайн муугаар нь ялгана. За сайн юм байх юм бол тэрийг илүү хүчрэг болгоно. Хэрвээ муу буруу юм байвал за тэрийг бүр устгадаг. Ер нь зүүрлэж хэлэх юм бол энэ бол одоо энэ хилэнцгийн одоо сар гэдэг бол одоо жишээлбэл те юу одоо мис засал хийх болж байгаа гэдэг тухайн одоо өвчин илүү одоо хүндэрсээр байгаа за мис засалд орлоо бүр асуудал болоод мис засалд орлоо за тэгснээрээ тэр юм эмчлэгдэн тэгтээ маш их одоо өөрчлөлт шинжилэлт тойролт бас болдог за тийм нэрэг байна. Тэгэхээр бол хилэнцүүд маань бол энэ нэгдүгээр гэр дээрх одоо шин сарыг бол ингээд харах нэ. За дараагийн орд бол Номын орд байгаа. За Номын ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 дугаар сарын 1-нд хилэнцгийн ордонд гарч байгаа тэр шин сараар ямар одоо энерги байна вэ гэхээр бол дотоод сэтгэл гол тэр одоо сэтгэл тэр бидний яг энэ доторх сүнс за тэр одоо маш их энэ бүтээлч за мөрөөддөг за зүүд нойрт бидний энэ мөрөөдлийн одоо энэ бас энэ зүүд нойртой холбоотой за энэ хэсгээр бол ингээ гарч байгаа. Тэгэхээр бол номууд маань бол ер нь бол энэ цаад сүнснийхээ хувьд бол энэ дотоод энэ сүнснийхээ хувьд бол энэ хилэнцгийн энерги. Тэгэхээр энэ дээр бол тэр сүнснийхээ энерги дээр шин сар гарна гэдэг бол маш илчлэлт за их юм тодорхой болох тийм ээ. Илүү зүүн совин за дотоод сэтгэл зүй илүү одоо бусдтай хамаатай бас энэ бусдыг ойлгох тэр сэтгэл
За энэ бүхэн дээр одоо шинэ сар гарч байна. Бүтэн сар гарч байна. Тэгэхээр бол энэ шинэ сар бол яг тэр 6 сарын өмнө за тэр 2025 оны 11-р сард хилэнцгийн ордоор гарч ирсэн тэр шинэ сарны тэр одоо эхэлж исэн. Тэр үр дүн одоо 6 сарын дараа гарч ийнэ гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бол шинэ сар гарахад бол хүмүүс өөрийн тэр хүсэл өөрийнхөө тэр зорилго дотоод сэтгэлээсээ гарч байгаа тэр хүслээ бол тэмдэглэж авах их сайн байдаг. Тэгснээр бол бид нар бол энэ 6 сарын дараах бүтэн сараар бол илүү тодорхой болдог гэсэн үг. Тэгэхээр бол энэ номуудын маань хувьд бол тэр сүнснийхээ хувьд бол маш их тийм шинжлэгдэж за өөрчлөлт за сайн муугийн асуудал за энэ бүх хувирал за тийм одоо энэ хэрэгтэй байна. За дараагийн орд бол материал орд байгаа. За материал ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 дугаар сарын 1-нд гарч байгаа бүтэн сараар ямар одоо энерги байна гэхээр бол хилэнцгийн ордон дээрх бүтэн сар байгаа. За энэ бол яг одоо тэр олон нийт за хамт олон бүлэг фракц тийм ээ нийгэм за бидний интернет ертөнц за бидний одоо энэ бүх энэ олон нийттэй холбоотой бүлэг фракц. За энэ одоо гэр дээр бол гарч байгаа. Тэгэхээр бол материуд маань бол за энэ одоо бүлэг фракц нийгэм хамт олон гэдэг дээр бол бүтэн сар гарна гэдэг нь бол яг энэ дээр бүх юм одоо илчлэгдэх за бүх юм одоо тодорхой болох. За энэ бол яг тэр нэг 6 сарын өмнө одоо хилэнцгийн ордон дээр гарч исэн шинэ сарны одоо зорилго тэмүүлэл маань одоо энэ одоо бүтэн сараар тодорхой болж гэж харагдаж байгаа. Ер нь бол энэ шинэ сар гарахад бол хүмүүс өөрийн дотоод сэтгэлийнхээ хүсэл за зорилго тэмүүлэл за шийдвэр тэ энэ бүхнийг бол тэмдэглээд авах их сайн байдаг. Учир нь гэвэл одоо 6 сарын дараа бүтэн сар гарахад бол энэ бүхнийг ингэж нэлээд тодорхой ойлгоход бол амар болж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бүтэн сар гэдэг бол сар нар хоёрын одоо 180 градус дээрх энэ одоо энерги байгаа. Тэгээ энэ дунд бол дэлхий байдаг. Тэгэхээр энэ бол илүү сарныг илүү тосож тийм ээ бүх юм тодорхой болж. За энэ одоо хилэнц дээрх бүтэн сар гэдэг бол хилэнцийн тэр сайн мууг одоо ялгах. За сайныг бол илүү хүчрэг болгох. Хэрвээ муу юм байвал одоо тэнд одоо устгах. Одоо ийм энергитэй байдаг. Тэгэхээр бол энэ олон нийт дээр байна. За энэ одоо бүлэг фракц хамт олон за интернет орчин. За ерөнхийдөө энэ том сэдв дээр бол материалын маань хувьд бол энэ бүтэн сарны илчлэлтүүд одоо ингээд үр дүнгууд бас гарч ирэх нэ. За өөр бол бас энэ сар гэдэг бол бидний амьдралд бол өдөр тутмын маань энэ амьдрал дээр маань одоо маш нөлөөтэй ийм гариг байгаа. Тэгэхээр бол холын одоо гаригууд маань бол биднийг өөрсдийнхөө ертөнцид оруулчихж байгаа. Сар бол бидний өдөр тутамдаа өглөө босоод одоо сэтгэл зүйн маань ямар байхаас шалтгаалсан тийм ээ. Тэр их одоо маш их юм сонирхолтой бидэнтэй байнгын одоо хамт их ойр дотн явж идэг энерги байдаг. Тэгэхээр энэ бол бидний дотоод сэтгэлийн эмоцийг удирддаг. Тэгэхээр энэ талаас нь бид нар сарыг бол ойлгоно. За тэгээд энэ бүтэн сараар бол материалын маань 11-р гэр дээр нь том илчлэлтүүд, том үр дүнгууд, үр жимсүүд гарах нэ. За дараагийн орд бол хумхын орд байгаа. За хумхын ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 дугаар сарын 1-нд хилэнцгийн ордонд гарч байгаа бүтэн сараар бол ямар энерги вэ гэхээр бол за яг энэ карьер за та нийгмийн өөрийн амжилт хамгийн одоо бидний энэ хамгийн дээд одоо карьерийн гэр дээр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ тал дээр бол тэр хилэнцгийн энерги бол гол бол тэр сайн муу зөв буруу үннийг одоо илчилдэг энэ энерги байдаг. Тэгэхээр бол хилэнц бол таны бол одоо энэ карьерийн амжилт
За ямар нэг том зорилго одоо та 6 сарын өмнө 6 сар гэдэг бол 2025 оны 11 сард одоо дотоод сэтгэлийнхээ зорьсон за одоо тэр шийдвэр зорилго маань бол одоо энэ одоо 2026 оны 5 сарын 1-нд бол ингээд хилэнцэн ордон бүтэн сараар бол ингээд үр дүнгээ өгөөд маш их юм тодорхой болно гэсэн үг. Тэгэхээр карьер дээр бол таны юм бүх юм тодорхой болох гэж байна. Гэхдээ энэ бол зөв буруу сайн муугаар нь бас ингэж гаргана. За муу байвал одоо устгах нь бүр одоо карьерийн хувьд одоо модох ч юм уу те асуудал илчлэгдэх ч юм. За үнэхээр үнэн зөв шудраг байсан бол тэрийг илүү хүчрэг болгох энэ хилэнцэн энерги байна. Тэгэхээр бол энэ хумхууд маань бол ер нь бол энэ шин сарн дээр одоо ямар зорилго тавьсан тэр 6 сарын өмнө ямар зорилго тавьсан одоо энэ бүхэн маань ингээд одоо ил тод тийм ээ илүү одоо гэрэлтэж үр дүнгээ харуулж байгаа. Ер нь бол энэ бүтэн сар гэдэг бол нар бол одоо өхрийн ордон дээр байгаа. За сар бол хилэнц дээр орж ирэхэд ингээд 180 градусаар ингэж хоорондоо эсрэгцэл үед бол бүтэн сар гарч байгаа. За энэний дунд бол дэлхий байж байна. За энэ энерги гэдэг. Шинэ сар гэдэг бол тэр сар нар хоёр конжанкт болоод нэг ордон дээр хамтдаа ингэж орж ирэхэд за шинэ сар гардаг. Тэгэхээр ингэснээр бол бидний сарны одоо энэ бидний өдөр тутмын маань амьдралд маань ингээд маш их юм ойр дотн энергитэй явдаг. Бидний дотоод сэтгэлийн одоо эмоцийг удирддаг. За энэ энерги маань одоо юм богино хугацааны юм тодорхой сонирхолтой за ийм одоо энерги өгч байна. За дараагийн орд бол загасны орд байгаа. За загасны ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 5 сарын 1-нд хилэнцэн ордон дээр гарч байгаа. Бүтэн сараар одоо таны хувьд бол ямар энерги хаана гарч ийн гэхээр таны тэр яг тэр мэрэгэн ухаан за дээд боловсрол илүү гүнзгий философи шашин за энэ том одоо оюуны одоо хамгийн том энэ гэр дээр бол гарч ирж байна. Тэгэхээр загаснууд маань бол энэ энерги энэ тал дээр бол том илчлэлт. За энэ талын том одоо 6 сарын өмнө 2025 оны 11 сард одоо та хилэнцэн ордон дээр гарсан тэр шин сараар ямар одоо зорилго тавьсан. За тэр бүхэн маань одоо үр дүнгээ өгч. За ялангуяа тэр хилэнцэн ордны одоо энерги гэдэг. За сайн муу зөв буруу үнэн зөвийг одоо ил гаргадаг. Энэ энергиэр одоо илчлэлтэй өгнө. Тэгэхээр бол загаснууд маань бол холын аялал байж болно. За философи одоо тий дээд боловсрол тэр одоо бидний мэрэгэн ухаантай холбоотой энэ сэдвүүд дээр маань ингээд том энерги ингээд үр дүн үр жимс маань одоо ингээд гарч ирэх нэ.